эхлэн бодогч мэрэгчлээ. Тэгээ амжилтын клубын гишүү. За яг ном унших шалтгаан манд бол миний ээжээсээ яг багаас маань яг намайг уншигч гэж бүр итгүүлсэн гэх юм уу. Дандаа л ном уншдаг гэж хэлсээд тэрний тэгээд би ер нь бол өөрийгөө яг уншдаг гэж боддог гэсэн. Тэгээд хамгийн анх ээж надад ногоонууд нь лам гэдэг ном авчирч өгөөд тэгээ миний охин ном уншдаг юм чи энэ том ном байсан ч гэсэн хамаагүй уншчих хаа гэж авчирч өгөөд тэгээ яг тэрнээс хойш бол номонд аягүй дуртай болоод ном уншиж эхэлсэн. За өмнө нь бол яг дандаа тоон дээр чухалчилж уншдаг гэсэн. Олон ном унших хэрэгтэй гэж бодоод нэг уншдаг хүн гэж харагдахын тулд их олон ном уншдаг гэсэн. Яг нэг өнгөрсөн жилээс эхлүүлээд яг номонд ач холбогдлууд яг агуулга дээр нь төвлөрч уншаад тэг ер нь бол 7 хоногт нэг ном уншдаг. Гэхдээ номныхаа агуулгаас шалтгаалаад хугацаанд бас өөр өөр л дөө. За миний хавтны авчирсан ном болохоор Намжилтын 10 алхам гэдэг ном байгаа. За энийг анхлах ангид байхдаа уншиж ирсэн. Манай ээж авчирч өгөөд айгу хэрэгтэй ном оо гэдээ авчирч ирсэн. Тэгээд миний хамгийн анхны уншсан хувийн хөгжлийн ном байсан. Тэгээд энэ ном нь болохоор яг амжилтанд хэрхэн хүрэх вэ? Амжилттай хүний зан чанарын талаар заадаг. Тэгээд яг ахлах ангид байсан болохоор яг ямар зорилготой, ямар мөрөөдөлтэй вэ яг ингээд тодорхойлоогүй. Тэгээд ямар мэрэгчлэр ажиллахаа ингээд шийдэж чадахгүй тийм үедээ уншсан ном. Тэгээ яг энэ номын ачаар яг өөртөө зорилгоо тавиад тэрийг ингээд цаасан дээр буулгаад тэгээ яг хаж аргачлал гээд байдаг. Яг тэрний дагуу тэмдэглэл хөтлөж эхэлсэн байгаа. Энэ ном болохоор ер нь гарын авлага болгоход айгүй зүгээр ном. Яг өөртөө ажиллах, дээр нь байгаа тасгалуудыг ажиллаад тэмдэглээ, тэрэн дээр нь хариултаад явах юм бол айгүй хэрэгтэй. Тэгээ яг зөвхөн ганцхан удаа уншаад өнгөрөх ном биш. Ингээд байнгын дахиж уншаад өөртөө ингээд дадал болгоод хэвшүүлэхэд айгүй. Тэгээ ширээний ном болгоход их зүгээр ном. Тэгээ ямар ч насныхан унших боломжтой. Би анх 10 жил байхдаа уншижсэн. Тэгээ их сургуульд ороод оюутан болоод уншсан. Одоо ч гэсэн ингээд уншаад явдаг. Тэгээ энэ ном надад ганцхан тийм зоригтой болоход нөлөөлөө зогсохгүй. Бас яг нөгөө гамтлагаар гээд зохиолч яхад яг үүсгэн байгуулсан компанид нь би ажиллах юм боломжтой болоо. Яг төгсөөд удаагүй байхдаа яг ажлын байр хайж яваад яг энд ажилд орчихсон. Яг энэ номноос болох юм бол яг үнэт зүйлсээ шинжилсэн. Одоо яг амжилттай хүмүүстэй хахтай зан чанаруудаас өөрийнхөө үнэт зүйлсэд оруулсан гэх юм уу? Одоо тууштай байх, хичээнгүү, шаргуу байх хэрэгтэй. Тэгээ хариуцлагатай байх талаар энэ дээр заадаг. Тэгээ ер нь бол өөртөө ингээ байнгын тэмдэглэл хөтлөхөд л хамгийн их нөлөөсөн ном. Яг энэ номын нэг давуу тал нь болох юм бол яг арталт нь бүлэг болгоныхаа арталт юм зөвлөмжтэй, тийм асуултуудтай. Нэг уншаад дуусчаад яг энэ зөвлөмжийг ингээд дахиад уншихад эхнээс нь унших шаардлагагүйгээр уншихад яг болоодог. За яг нөгөө мэрэгчлээ сонгож байх чадахгүй байх үедээ уншсан болохоор яг энд нэг ажиллах талбараа сонгох нь гэдэг хэсэг байгаа. Яг тэр хэсгийг ингээд уншаад дээрэс нь мэрэгжлийн талаар нөгөө нэг тестүүд байгаа. Яг тэрийг ингээд ажиллах юм бол яг ямар мэрэгчлэр ингээд ажиллахад ямар салбарт ажиллах нь ингээд аюу тодорхой гараад ирдэг. Тийм болохоор яг энэ номыг уншвал зүгээр. Миний хоёр дахь ном болохоор энэ ажаргал хүргэх философи гэдэг ном байгаа. Ямчагийн бичсэн ном. За энэ номыг бас яг ажил дээр гараад нэг 2 жил гаруй болцсон байх үедээ уншсан. Яг тухайн үед нөгөө бага байхдаа ингээд ажил дээр гараад амар гоё ихч болно гэж бодсон. Тэгээд олон юмтай болно гэж мөрөөдсөн байсан чи яг ажил дээр бод амьдрал дээр ерөөсө тэр болгонд ингээд биелээгүй. Тэгээд тэрнээс болоод ингээд сэтгэл санаагаар их унсан байх үедээ уншсан. Тэгээд яг энэ номыг уншихад болохоор Ницшегийн философийн талаар гардаг. Тэгээд Ницшегийн философи экзистенциал урсгал нь болохоор яг хүн өөрийнхөө ингээд эзэн нь ах хэрэгтэй. Яг нийгмээс ингээд тулган шаардсан тийм зорилтуудад өөрийгөө хэтэрхийх ингээд шахаж шаардлагагүй. Зөвхөн өөртөө ажиллаад өөрийнхөө дуртай зүйлээр өөрийнхөө амьдралыг утга учиртай айлгах хэрэгтэй. Тэрнээс бол бусад хүний хэлснээр бол хүний амьдрал тийм утга учиртай. Хүний хэлснээр явах юм бол утга учиргүй амьдраад зүйлд ингээ харамснаа гэсэн санааг ингээ гаргадаг. Тэгээ яг энэ номыг яг тэр үедээ уншсан болохоор айгүй их урам зориг аваад нэрээ тийм юм биш тэг ингээ тайвширсан. Дээрэс нь бас яг тайвширсны хажуугаар бас нэг юм сандрал одоо гарч ирсэн гэх юм уу? Тэрний юу гэхээр нөгөө би яг өөрийнхөө талаар сайн мэддэггүй болж таарсан. Яг ингээл миний мөрөөдсөн байсан тэр зүйлүүд яг л нөгөө нийгэмд одоо яг л байр машинтай байх юм бол ингээ гоё хүн ч юм уу те ингээ сайн хүн байх хэрэгтэй гэл хүн тусалдаг астай гэсэн. Тийм юмнуудад л өөрийг ингээ бариад байсан болохоос яг би өөрөө яг юу хүсэж байгаа вэ гэдэг дээр ерөөс анхаарч байгаагүй.
Тэгээ яг тэрийг ингээ бодсон чинь би нэр юун туртай юм болоо гэд ингээ гайхахад ингээ хүргэжсэн ном. Тэгээ ингээ бусад өмнө нь уншижсэн номнуудаас илүү ингээ номнуудаас илүү гүн бодолд автуулсан, өөртөө илүү их ажиллахад нөлөөлсөн ном байгаа. Тэгээ яг энэ номыг уншихаас өмнө философиг бол ерөөсөө айгу хол зүйл, миний сонирхох зүйл гэж ерөөсө боддгоо байсан. Тэгээ яг энэ номыг уншсанаас хойш философийн талаар айгу эрэг ойлголттой болоод тэгээ илүү дараагийн ном философийн номууд бас их сонирхож байсан баг. Одоо болохоор яг ямар нэг юм хийхээр ингээд ийм юмтай болъё гэсэн ингээд бодол орж ирэх юм бол энэ яг миний хүсэж байгаа зүйл үү? Эсвэл хин нэгнээс хаана нэгтээс ингээд орж ирсэн зүйл үү гэж боддог болсон. Хүн өөрийнхөө эзэн байх хэвээр. Тэгээ өөрийнхөө амьдралыг өөрөө ингээд утга учиртай болгох хэвээр. Тэгээд яг бусдын нөлөөнд орж тийм одоо хүмүүстэй ингээд бүгдээрээ амар сайхан амьдрах хэвээр, бүгдэр байр машинтай болох хэвээр гэл ингээд хичээгээл тэгж чадахгүй болохоор ингээд сэтгэлээр унаад идэг шүү дээ. Яг тэг шаардлагагүй гэдгийг нэг аюу тодорхой ойлгол яг өөрөө хүсэх юм бол тэр зүйл ингээд хитэх яарахгүй. Тэгээ дээрэс нь амар ажралтайгаар тэр мөрөөдлөө биелүүлнэ. Хүнээс тулгсан мөрөөдлийг болохоор айгу зовддог штеп. Яг тэрэнд нэг хурж чадахгүй болохоор ингээ хүмүүст ингээ харуулж чадахгүй болохоор ингээ сэтгэлээр унаад идэг. Тийм зүйл айгу утга учиргүй шүү. Яг өөрийгөө л амьдралыг өөрийгөө ойлгох юм бол тэр нь айгу утга учиртай болно. За энэ ном нь яг өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгоход тусалах учраас уншаарай гэж зөвлөмөр байна. Хичээгүй хичээ гэдэг ном байгаа. Одоо цагийн гайхамшиг мэдрэх гэдэг. За энэ номыг уншихаас өмнө бол хүмүүс ингээл айгүй одоо цагтаа байх хэрэгтэй өнгөрсөндөө битгий бариг ирээдүгөө битгий төсөөл гэж хэлдэг байсан. Яг тэрийг яг одоодоо байх гэхээр яг юу гэсэн үг юм болоо гэж ойлгодгүй байсан. Тэгээ энэ номыг уншаад энийг л хэлээд байгаа юм биш үү гэж бодсон. Яг энэ ном би ер нь номн дээр нэг их тэмдэглэдэг байхгүй юу. Тэгээ яг энэ ном дээр бүр амар их тэмдэглээд бүр бичээд тэгэж уншсан байгаа бүр айгүй жижигхэн ирнэ амар том би жижигч бэлчээр том гэдэг ном юм нэлээ. За энэ номын гол санаа нь болох юм бол яг Японы цайны ёслолын талаар дэлгэрэнгүй бичээд яг тэргүүрээ ингээд одоо цагтаа байх нь ямар гайхамшигтай вэ гэдэг талаар танилцуулсан ном. Яг энэ номыг унших болсон нэг шалтгаан нь болохоор яг хамгийн ихэнх хэсэг дээр яг энэ номыг уншиж дуусаад онцгой хорон мөчийн ангууч нь болно гэсэн байсан. Тэр нь айгүй сонирхолтой санагдаад онцгой хорон мөчийн ангууч нь болно гэхээр яах юм болоо гэд уншсан. Тэгээд уншихад болохоор за одоо цагтаа байна гэдгийг яг одоо байгаа нөхцлөө ингээ анзаарах, тэгээ өөрийгөө ингээ мэдрэх, хажуудаа байгаа хүнээ мэдрэх, яг тухайн үедээ ингээ байж чадах юм бол одоо их ажиргалтай мөчүүд их олон болно. Өнгөрсөн үеийг ингээ бодох юм бол яг хамгийн ажиргалтай байсан үед нь яг тухайн мөчтэй ингээ байж чадсан үедээ л ингээ ажиргалтай дурсамж болоод үлдсэн байлээ. Тэрнээс яг тухайн үедээ одоо ингээл өнгөрсөндөө харамсаал би тэгэхэд тэгдэг байжтэй юм эсвэл ирээдүйдээ санаа зовоол ирээдүйд яах вэ гэж бодсон үеүүдийг л айгүй тийм харамсаж иргэн дурсд юм билээ. Яг тухайн мөчтэй ингээ байгаа л тухайн хүнтэйгээ хамтдаа ингээд ярилцсан зүйл дээр ингээд анхаарлаа төвлөрүүлээд чадсан үеүүдээ л дараа нь ингээд айгүй тийм жаргалтай мөчүүд байсан байна гэж боддог. Тэгээ одоо би яг өөрийгөө яг энэ номыг уншсны дараа ирээдүйдээ амар их санаа зовдөг хүн байсан байна. Яг одоодоо ингэ төвлөрч чаддгүй байсан байна гэдгийг мэдсэн. Тэгээ хүмүүс ингэж ярьдаг штеп. Нэг л мэдсэн чинь ингээд 7 хоног өнгөрцөн байна. Нэг л мэдсэн чинь 100 болоод гадаа ногоорсон байна гэдэг. Тэр хүмүүс нь болохоор яг тухайн үе нөхцөл байдлаа ингээд мэдэрдэггүй ажиглаагүйгээс болоод тэдрийг ингээд нэг л мэдгээд ингээд өнгөрцөн байна гэж ярьдаг. Яг тухайн мөчтэй ингээд байгаад эргэн тойрноо ингээд ажиглаад тухайн хүнтэйгээ ингээд хамт ингээд цагийг өнгөрөөх юм бол яг тэр мөчүүдээ ингээд мэдрээд тэгээ юм ажиргалтай дурсамжууд аюул их болт юм лээ. Тэгээ би одоо яг одоо цагийн онцгой хорон мөчийн ангууч болчихсон явж байгаа. Өмнө нь болохоор зөвхөн хувийн хөгжлийн ном л уншина гэж одоо дандаа тийм хувийн хөгжлийн номнууд л уншдаг гэсэн. Сүүлд яг энэ философийн номыг уншсанаас хойш ер нь олон төрлийн ном унших нь айгүй зүгээр юм байна. Олон төрлийн ном уншаад тэрийгээ ингээд харьцуулаад ингээд бодох нь илүү зүгээр. Тэгэх юм бол илүү өргөн хүрээнд мэдлэгтэй болоод тэг ойлголт одоо нөгөө зөвхөн хувийн хөгжлийн ном уншдаг байхад л нөгөө яг л нэг л агуулга нэгээд
байнга ингээд автагдчихдаг. Өөр хүмүүс өөр жишээтэй ирнэ. Яг агуулга нь яг л байж идэг байхгүй. Тэгээ яг тэгэхээр сүултээ ингээд ном унших сонирхол ингээд буураад энэ ном уншихаар ер нь энэ агуулгаа л ярьдаг штэ гэж бодоо ингээд болоод эхэлж явах үедээ яг энэ философи номыг уншсан. Тэгсэн чинь ном чи ийм сонирхолтой байсан биз дээ. Ийм өөр номнуудыг уншвал айгүй сонирхолтой юм байна гэд одоо ингээд уран зохиолын тэгээ бас юм философийн өөр олон төрлийн номнуудыг оруулаад ирснээрээ ном унших маань илүү ингээд нэмэгдээд тэгээ ингээд заавал гарах юм бол ингээд ном барьж авдаг болсон баг. За номноосоо шалтгаалаад одоо ингийн нэг уран зохиолын ном байх юм бол тэрийг би ингээд автобусанд явж байхдаа ч юм уншичдаг. Яг юм философи ингээд нэг гүн бодолд ингээд автуулах эсвэл юм хувийн хөгжлийн номнуудыг бол яг орой гэртээ хараад яг нэг цаг гаргаж уншдаг. Яг тийм ингээд хүмүүс ингээд саадуулаад байх юм бол өглөө эрт босоод уншдаг. Ер нь л аль болох ном унших гал. Одоо ингээд гадаа хүн хүлээгээд сууж байхдаа яг тийм уран зохиолын ном уншиж барьж авч уншаад яг надад яг хэрэгтэй гэсэн ном. Одоо ингээд санхүүгийн талаар мэдлэг ингээд утцсан байх үедээ тэр номоо сонгож авч уншихдаа яг ингээд цаг зориулж гаргаж ирээд уншдаг баг. За ном уншичаад бол дараа нь тэмдэглэл хөтэлдэг. Эхлээд бүгдийг уншиж дуусгаад дараа нь дахиж эхнээс нь гүйлгэж уншаад тэрийг ингээд тэмдэглэдэг баг. За ном уншихад бол оройдон гэсэн юм байхгүй. Яг зөв номоо ингээд олчих юм бол яг ном ингээд унших бол айгүй гоё гэдгийг ингээд мэдэрчгэл юм бол цаашаа ингээд номыг ингээд уншаад явчихдаг. Тэрнээс анханасаа нөгөө нэг жоохон хэцүү ном ингээл гоё гэсэн гээл өөр хүний санал болгосон тийм номыг ингээд барьж аваад унших юм бол угаасаа хэцүү санагдаад тийм ном унших тийм дур сонирхол хөдөлтгөө юм лээ. Тэгэхээр эхний ээлжинд бол дандаа тийм өөрийнхөө сонирхсан юм нэмгэн ном байх юм бол их зүгээр санагдсан. Нэмгэн номыг тэгээд өөрийнхөө сонирхлын тад чиглэлийн номыг уншвал яг гоё шүү гэдгийг нэгэл мэдэрчгэл юм бол цаашаа ном унших бол ямар ч асуудалгүй гэж бодож байна. Захим ном сонсдог ном болон захим ном уншихаар яг анхаарал төвлөрдөг юм билээ. Би яг өмнө нь туршиж үзээд уншсан чинь анхаарал төвлөрөхгүй. Дээрээс нь яг гол санааг ингээд барьж авч чадахгүйсэн. Яг цаасан ном чи өөрөө ингээд биетээр ингээд бариад дээрээс нь өнөр нь тэгээд яг ном уншиж байгаа тэр мэдрэмжийг ингээд өгдөг. Яг цахим ном чи ингээд нэг утсан дээр байгаа шүү дээ. Тэгэхээр нэг утас гүйлгэж байгаа юм шиг л мэдрэмж төрүүлдэг болохоор нэг хэвлэмэл ном нь илүү дээр санагдсан. Сонсдог номын хувьд яг ингээд сонсоол өнгөрчгөөр бас яг гол санааг нь барьж авч чадахгүй. Дээрээс нь яг нөгөө хүний яг гол зохиолч хэлэх гэж байгаа санааг бас ойлгохгүй өнгөрчих юм талтай. Тэгэхээр яг өөрөө л нөгөө нэг уншаад өөрөө яг эргцүүлэн бодоход яг цахим ном биш хэвлэмэл ном нь илүү дээр санагдсан. За яг хоёр төрлийн ном уншдаг хүмүүс байдаг гэж би бодсон. Эхний төрөл нь болохоор зүгээр олон ном унших зүгээр л уншдаг хүн. Дараагийнх нь болохоор яг жинхнээсээ уншдаг, жинхэнэ уншигч гэх юм уу. Тэгээ эхний хүмүүс нь болохоор зүгээр л гүйлгээл уншичдаг. Тэгээд яг ном уншсныхаа дараа ингээд нэг хэд хоногийн мотивац аваад хэрэгтэй байна гэсэн тийм мотивац аваад ингээд номоо уншичдаг. Тэгээд тоон дээр ачаал бүтлэгдэг. Олон ном унших хэрэгтэй гэдэг. Яг жинхэнэ уншигчид болохоор яадаг вэ гэхээр яг номоо уншаад тэрийг ингээд эргцүүлэн бодоод дээрэс нь тэмдэглэл хөтлөөд тэгээд хэрэгжүүлж үздэг хүмүүс. Тэгээд ном уншдаг хүмүүс бол уншдаггүй хүмүүсийн ялгаа нь болох нь илүү өргөн цар хүрээнд сэтгэдэг шиг санагддаг. Яг ном уншдаг хүмүүстэй ярилцахаар илүү олон талын мэдлэгтэй болсон байдаг.